Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу. Хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон ээлжид 40-тай ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нар уур амьсгалын засаглал хамтын ажиллагааны талаар ярилцахаар эрхэм сөхрөгчааг урьдана. За тань тавих эхний асуулт нь өөрийгөө товч танилцуулна уу? Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээ таны зорилго юу вэ? Юуны өмнө урьж оруулж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээ урд өмнөх подкастуудыг сонссон маш үр өгөөжтэй, маш бид нар тулгамдаад байгаа асуудлыг олон өнцгөөс нь олон экспертүүд орж ярилцсан. Тийм болохоор зэрэг би өнөөдөр оролцож байгаа маш их баяртай байна. Тэгээ наваг сөхөрөгчэй гэдэг. Тэгээ 2021 оноос хойш уур амьсгалын өөрчлөлт засаглал бодлого үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын зохицуулалт сүүлийн 1 жил болохоор урт хугацааны стратеги гэдэг байгаа. Тэгээ тэр чиглэлээр зохицуулт хийж ажиллаж байна. Тэгээд манай байгууллага болохоор зэрэг Парисын эзэлт нэгдсэн улс орнуудын түншлэлийн олон улсын түншлэл гэж байгууллага байгаа. Тэгээ манай байгууллагын төв болохоор зэрэг Америк нэгдсэн улсын Вашингтон хот болон холбооны бүгд найрамдах Герман улсын Бонн хотод байрладаг. За нийтдээ Парисын эзэлт нэгдсэн 195 орн гишүүнчлэлтэй 220 олон улсын байгууллагын нэгдэл хамаа. Тэгээд манай олон улсын байгууллагуудын нэгдэл гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын ихэнх төрөлцсөн байгууллагууд, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, хүүхдийн сан, хүнс хүндэтгэл аж ахуйн байгууллага, дээрээс нь хөгжлийн банкуд маань байдаг. Тэгээд энэ л зэрэг Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт ч ихэнх манай гишүүнчлэлтэй түнш олон улсын түнш байгууллагууд маань Монголд бас яг энэ чиглэлээр бүгд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд ерөнхийдөө уур амьсгалын миний зорилго гэх юм бол ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн нийтийн энэ хувь хүний ч юм уу эсвэл нэг гэр бүлийн эсвэл нэг улс үндэстний асуудал биш. Тэгээд энэ дэлхийн нийтийн асуудал болохоор зэрэг Монгол улс ч гэсэн бас энэ чиглэлд ингээд арга хэмжээ авч удирдах оролцож явж байгаад миний зүгээс бас маш их талархдаг. Тэгээд ерөнхийдөө 2015 онд Парисын хэлцээр гараад манай байгууллага зэрэг 2016 онд байгуулагдсан. За энэс хойш зэрэг 2019 онд Монгол улс гишүүнээр ирсээд түүнээс хойш маш олон талын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. За өөрийгөө болон өөрийнхөө ажил мэргэжийг танилцуулсан танд их баярлалаа. Тань тавих дараагийн асуулт нь бол таны ажиллах салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж байгаа асуудлууд юу вэ гэсэн асуулт байж байгаа. Бид энэ асуултаараа экспертүүдээс 3 хүртэлх асуудлыг гаргаж ирж танилцуулаасай гэж хүсэж байгаа юм шиг. За ерөнхийдөө Монгол улс тодорхой хэмжээний олон улсын байгууллагуудын тусламжтайгаар бас манлайлж сүүлийн 5 жил нэлийн амжилттай ажилласан басан цогцох үндэсний төлөвлөгөөгөө бид нар баталсан. За сая үндэсний тодорхойлсон хувь нэмрийнхаа зорилтыг 2035 он хүртэл хөдөлмжийн 30.3 хувиар бууруулах гэсэн зорилтуудаа баталуулаад нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудад явуулсан байгаа. Энэ болохоор зэрэг зөвхөн Монгол улсын экспертүүд зөвлөхүүд багийнхан төрийн бүс байгууллага олон улсын байгууллагуудаас гадна Монгол улсын бас манлайлал маш их чухал байсан. Тэгээд ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлтийн асуудал маань зөвхөн байгаль орчны асуудал биш. Маш олон салбарыг хамардаг асуудал. За зөвхөн нэг яамны асуудал биш. Бүх яамнууд бүх төрийн байгууллагууд оролцдог юм асуудал. Эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйн салбар, барилга, зам тээвэр, хог хаягч гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг зохицуулах асуудал бол маш их чухал байгаа. Тэгэхээр бүх салбарын бодлогын хамгийн нэгдүгээр асуудал зэрэг бодлогын зохицуулалтын асуудал. Тэгэхээр зэрэг эрчим хүчний ч юм уу барилгын салбар болгон өөрсдийн зорилттой байгаа. Энэ болохоор зэрэг бүх зорилтуудыг энэ хүлэмжийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд басан зохицоход
яаж зохицуулт хийхээ гэдэг асуудал маш чухал байгаа. За хоёр дахь нь болохоор зэрэг боловсон хүчний асуудал байгаа л да. Тэгэхээр бид нар нөгөө байгаль орчны чиглэлээр ч юм уу одоо тий хяналт үнэлгээний чиглэлээр ингээд хангалттай мэрэгчлэлтнүүд бэлтэж байгаа боловч яг ингээд нарийн мэрэгчлэн ч юм уу тий одоо ойрон дүн шинжилгээ хийх тий загварчлалт боловсруулах за хөлнжийн тооллох хийх одоо нэгэн одоо масс дата одоо өгөгдлийн бааз дээр ажиллах энэ мэрэгчлэлтнүүд бол маш их чухал байгаа. За гурав дахь нь болохоор зэрэг ерөнхийдөө одоо яг хүмүүсийн нэг ойлголтыг бид нар нэлээд сайжруулах хэрэгтэй л дээ. Зарим хүмүүс бол зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нэг чухал биш тий. Бид нар өнөөдөр эдийн засгийн асуудал чухал гэдэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн асуудал маань уур амьсгалын өөрчлөлтөнд одоо сөрөг нөлөөг хамгийн их сөрөг нөлөөнд өртдөг уран салбар гэдэг юм. Эрүүл мэндийн нийгмийн халамж за тэгээд гамшиг байдаг. Энэ одоо гурван салбар маань аюулт хүртэх юм бол одоо манайхаас одоо манай эдийн засгт маш их одоо өөр нөлөө үзүүлнэ. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө ихэнх орнуудад олон улсын туршлагаас харахад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болон гамшигын сөрөг нөлөөллөөс эдийн засгт ямар одоо нөлөөлөл үзүүлэх вэ гэсэн таамаглал гарцсан байдаг тий. Тэгэхээр зэрэг энийг одоо харах юм бол Монгол улс дэлхийн одоо уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг өртөмт дэлхийн эхний 10 орны тоонд орсон байдаг. Тэгэхээр зэрэг манай улсын эдийн засгт энэ асуудал маань маш их хүн дээр тусна. Ийм гурван асуудал байна да. За асуултуудыг дунд дэлгэрэнгүй танилцуулсан танд их баярлалаа. Танд явах дараагийн асуулт нь бол эдгээр асуултуудын хамгийн оновчтой шийдлүүд нь таны бодлоор юу байна вэ? Эхлээд бол хүмүүсийн мэдлэг боловсролыг сайжруулах, зөв мэдээлэл түгээх. За хоёр дахь нь болохоор зэрэг удирдлага буюу төр засгаас одоо бүх төвшөндөө маш сайн зохицуулт хийж ажиллах хэрэгтэй. Тэгээ одоо манай бодлогуудын уялдаа холбоог маш сайн хангаж өгч ажиллах хэрэгтэй. За гуравт нь болохоор зэрэг хүмүүсийн одоо хүмүүс мэдлэг боловсралтай болсноороо уур амьсгалын өөрчлөлтөнд тасан зохицох тий энэ асуудал дээр маш одоо ухаалгаар ханднаа. Тийм зөвхөн одоо шийдвэр гаргагч нарын асуудал биш. Тэгээ нийгмийн одоо бүх түвшинд тий бүх мэрэгжил боловсрал энд бол маш чухал асуудал. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг нийгэмд дээрээс нь 10 жилийн боловсрал, их сургуулийн боловсралд одоо бүх шатнд оруулж өгвөл зүйтэй болоо гэж бодож байна. За та сая урт хугацааны одоо хөгжлийн стратеги манай улсын хувьд байгаа гэж хэлж байна. Тодорхойлох хэрэгтэй гэж хэлж байлаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн одоо хэрэгтэй байгаа шийдлүүд нь ер нь юу байна вэ? За ерөнхийдөө миний хувьд бол нэг 7 шийдлийг хэлэх гэсэн. Тэгээ энэ маань бас хөгжлийн байгууллагууд болон зөвлөхүүд тэгээ төрийн байгууллагууд бас энийг сонсоосэй гэж хүсэж байна. Тэгэхээр зэрэг эхний шийдэл маань болохоор зэрэг хүлэмжийг бууруулах, тасан зохицох одоо энэ хугацааны стратеги хийхэд бүх орон одоо 20 50 20 60-аар хийж байгаа. Тэгээ манай хөрш 2 орн маань 2060 он хүртэл хийцэн байгаа. Тэгэхээр Монгол улс 20 50 магадгүй 20 60-аар ч хийцэн 60 он хүртэл хийж болно. За эхний шийдэл болохоор зэрэг Монгол улсын нүүбийн уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын үндэсний тайлагналын чанар иж бүрдлийн системжилсэн байдлаар үнэлгээний загвар биднэрт хэрэгтэй байна. За одоо бид нар цаг ингээл жил болгон ч юм уу 2 жилдээ нэг удаа өгдөг. Энэ одоо тайлангууд маань хоорондоо уялддаг. Энэ дээр үнэлгээ хийдэг байх шаардлагатай байгаа. За хоёр дахь шийдэл маань болохоор зэрэг үндэсний тайлангуудын түүхэн дүн шинжилгээний үр дүнд үндэслэн гол хандлага зөрүү давхцлын шинжилгээ. Энэ дээрээ бид нар суурлаад цаашдаа ямар одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ямар одоо зохион байгуулалттай зохицуулалтад оролцохын гэдгээ тодорхойлох хэрэгтэй. За гуравт нь болохоор зэрэг хөлбөмбөгийн багтаа хугацааны стратеги хөгжлийн стратегийн арга зүйн асуудлыг тодорхойлсон онол практикийн загвар. Энэ болохоор зэрэг яг энэ одоо уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төдийгүй одоо бүх оролцож байгаа салбаруудын бодлогын мэрэгчлэлтэнгүүд за төрийн бас байгууллагууд тий математик загварчлал хийдэг тий эдийн засгийн одоо макро эдийн засгийн загварчлал хийдэг мэрэгчлэлтэнгүүдээ бид нар энэ дээр оруулах шаардлагатай. За дөрөв дэх шийдэл болохоор зэрэг салбар хоорондын уялдаа бодлогын уялдаа мэдээллийн институцийн загварчлал гэж байгаа юм.
Тэгээ энэ болохоор зэрэг бид нар мэдээлэлээ хүлэмжийн одоо манай Монгол улсад одоо тий ихэнх том компаниуд маань хүлэмжийг багасгасан тий тэр одоо тайлангаа гаргацсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг төдөөөр багасгасан гэдэг. Яг энтэй адилхан бид нар бүх салбарт дээр ингээд тий хүлэмжийг багасгасан гэсэн тайлангийг авдаг, тэрийг нь баталдаг тэр тийм одоо тогтолцоо биднэрт хэрэгтэй байгаа гэсэн. За тавдах нь болохоор зэрэг Монгол улс урт хугацааны хүлэмжийг бууруулах замын зураглалыг сайжруулах бодлогын санал гэдэг нь болохоор зэрэг энэ саналыг бид нар салбар тус бүрээс хүлээж авах хэрэгтэй албан ёсоор. Тэгээ энэ дээр болохоор зэрэг бас төрийн байгууллагууд маань бас итгэх санал хэлэхдээ оролцоно гэж найдаж байна. За 6-аад нь болохоор зэрэг Монгол улсын тайлагнал урт хугацааны стратегийн олон улсын стандарттай нийцүүлэх бодлогын зөвлөмжийн багц гэж байгаа юм. За бид нар бүх одоо аргачлал бүх одоо загварчлалыг Монгол улс энэ загварчлалыг хийн гэсэн тийм томьёол бол байхгүй. Тэгээ манай улсын ихэнх одоо юу гэдэг хүн амын маань тал хувь нь нийслэлд амьдарч байна. За Монгол улсын эдийн засгийг одоо ямар салбар бүрдүүлж байгаа билээ. Энэ болгон чинь бусад орнуудаас ондоо учраас зөвхөн тэр загварчлалыг Монгол улсад нутагшуулж Монгол улсын одоо онцлог тохирсон байдлаар бид нар гаргаж ирэх зөвлөмжийн багцыг гаргаж ирэх хэрэгтэй. За хамгийн сүүлийн 7 дахь маань болохоор зэрэг судалгааны үр дүн суурилсан эрдэм шинжилгээний гарцууд гэж. За түрүүний миний хэлсэн бид нар хүүхдүүдээ 10 жилийн хүүхдүүдээ сургая, оюутнуудаа сургая, тий одоо гадаадад тэтгэлэг авч байгаа оюутнуудыг урамсгал хөгжлийн чиглэлээр хүлэмжийн тоолгын чиглэлээр тэтгэлэг авахд нь илүү төрхөө оролцуулъя гэж байгаатай адилхан бид нар эрдэм шинжилгээний зөвлөхүүдтэй эрдэм шинжилгээний одоо байгууллагуудтай тий шинжлэх ухааны академиудтай энэ гарцуудыг бий болгоё. Одоо жишээлбэл тий ус байна, ой байна, цэвдэг судлал байна. Энэ одоо яг шинжлэх ухааныхаа салбаруудыг энэ бодлоготойгоо уялдуулах энэ гарцуудыг л гаргаж ирэх шаардлагатай. Тэгээ иймэрхүү долоон зөвлөмж хийх гэсэн гарцуудыг хийх гэсэн тий шийдлүүд. За оновчтой шийдлийн талаар танилцуулсан танд их баярлалаа. Бидний асуугаагүй таны хэлмээр байгаа манай подкастын үзэгч сонсогчдод хэлмээр байгаа мэдээлэл байна уу? За хэлмээр байгаа мэдээлэл гэх юм бол ерөнхийдөө бид нар одоо ингээд түрүүний хэлсэн үндэсний тасан зохицох үндэсний төлөвлөгөөгөө баталчлаа. Үндэсний тодорхой совны өмнө зорилтоо 2030 он хүртэл тодорхойлчлоо. Гэтэл алсын хараа гэдэг одоо яг миний хариуцж хэлж байгаа хүлэмжээр багтай хугацааны хөгжлийн стратеги тий. Ер нь бол Парисын хэлцээрт нэгдсэн. Парисын хэлцээрийн нэг хэсэг, Парисын хэлцээрт нэгдсэн ихэнх орнууд одоо энийг батлаад тий яг мөрдөөж явж байгаа. Тэгэхээр манайх Монгол улсын хувьд бид нар алсын хараа 20 50 байгаа боловч одоо энийг дахиж харах шаардлагатай. Энэ дээр болохоор зэрэг яг хүлэмжийг яаж боруулах юм, уур амьсгалын өөрчлөлтөнд яаж тасан зохицох гэсэн асуудлыг одоо маш бусад хөгжлийн одоо богино дунд урт хугацааны бодлогуудад уялдуулж гаргаж ирэх ёстой. Тэгээ энийг бас энэ маань одоо ерөнхийдөө шинэ ойлголттой ихэнх орнуудад яг 2021 онд ч юм уу 20 онд үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэж ярихад хүмүүс эн чинь юу юм гээл те 2015 онд хүлэмжийн тооллого гэл тэнгүүл бас ойлголт байхгүй байсан. Яг тэрнтэй адилхан урт хугацааны стратеги төвчлөөд нэрлэлжээ. Энэ одоо хүлэмжийн багтай урт хугацааны хөгжлийн стратеги маань бүх орнуудад хэрэгтэй, бидний хөгжилд хэрэгтэй. Ялангуяа Монгол улс одоо хүрээ эдийн засагтай. За яг бид нар юу гэдэг үйлдвэрлэлтэй хүнд үйлдвэрлэл ч юм уу те уул уурхайгаа чигтэн. Гэхдээ давхар бид нар бүх бодлогоо энэ хүлэмжийн багтай хүлэмжийн тасан зохицохын урт хугацааны стратегид уялдуулж гаргаж ирэх шаардлагатай байгаа. За өөрийнхөө нөлөө туршлагыг хуваалцсан танд маш их баярлалаа. Үүгээр хүлэмжийн дараа подкастын маань экспертийн өнцөг болонгийн ээлж тархлага өндөрлөж байна. Танд их баярлалаа. Маш их баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Та Ногоон цаг уурын амсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болонг сонсож дуслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ногоон цаг уурын амсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.